Эрдэнэтэд ирэх дуртай. Одоо Монголын хамгийн гоё цэвэрхэн, тайван, амгалан тийм хот гэж боддог. Манай Улаанбаатарт бол бум буужгийн төмд хүжгэн жаа шүү дээ. Өдийд бол Эрдэнэт их тайван болцсон байна. Гэтэл манай Улаанбаатарт өдийд бол жинхэнэ зам дээр овооролтод үзэд тарж үсэрч наалтцгааж байгаа. Эрдэнэт бол амьдрах нөхцөл хамгийн боломжийн, сайхан, уурхай төссөн, уурхайчдын хот гэж боддог. Тэгээд энд ингээд нэг тийм хүмүүс нь амьдраад сурцсан юм шиг санагддаг надад. Ядаж нэг хогоо хаяад байдгүй тий. Ядаж нэг хотын гудамжинд цэвэрхэн интерес санагддгийг. Гэхдээ хогны хэрүүл мөрүүл бол байдаг л бахал та энд. Залуучууд нь ч гэсэн их өөр сэтгэл амар тайван, стресс, сөрөг стресс багтай, эерэг нь илүү түлхүү давмгай санагддаг. Ер нь манай Улаанбаатарын залуучууд гэсэндээ Эрдэнэт их гоё байдаг гэл. Очихор нөх гоё байдаг гэл. Би анх Эрдэнэт ирэхдээ ингээл хоолны газар ханаад юм бол хаагур нь гоё хүмүүс нь явдаг юм бол ингээл үйлчлэгийн төмөө хаваар их хэрэгэлддэг байлаа. Тэгээд соёл гэж юу гэхээр ер нь хүний ертөнцийг үзэж байгаа үзэл асуудалд эргээр хандж байгаа тэр байдал энэ бол ингээд сурч байгаа орчин үзэж харж байгаа бүх зүйлээс хамаарат хүний оюун ухаанд бий болдог хүчин зүйлийг соёл гэдэг. Тэгэхээр Эрдэнэт бол Монголд бас үлгэр дуурайл болох уц хот. Сэтгэлийн амар амгаланг олох гэж хичээж байгаа тэр мэдлэг боловсролын төлөө зүтгэж байгаа ажил хөдөлмөрөө ял юм шиг биш те амьдрал юм шигээр гүйцэтгэдэг энэ залуучууд бол их соёлтой харагддаг. Бусдад нэмэр болдгоо мэхэд гай болохгүй хичээдэг те хүмүүст ингээ нийгмийн харилцаанд орохдоо ингээд соёлтой байдаг. Хүн бол 3 хэв маягт амьдардаг. Нэгдүгээрт нь хүн бол сэтгэлийн амьтан. Сэтгэл санаагаа хөөдрөг сайхан байлгах хэрэгтэй. Тэгэхгүй бол сэтгэлээ зөнгөөр нөрөх юм бол сэтгэл зовлон л автна. Хоёрдугаарт хүн нийгмийн амьтан. Нийгмийн харилцаанд явахдаа, такси барихдаа, автобус унаанд суухдаа, төрийн албаар үйлчлүүлэхдээ те бүх юмд хүн ингээд соёлтой, бусдыг хүндэтгсэн хэв маягтай байх хэрэгтэй. Гуравдугаарт нь хүн одоо байгалийн амьтан, байгальтайгаа харьцаж байгаа нь тэр одоо ойр орчноо, хүрээлэн буу орчноо хайрлаж хамгаалж байгаа нь хүртэл соёл. Тэгэхээр би энэ амьдралын 3 хэв төлөв, хэв маяг дотор хүн маш их боловсралтай, соёлтой асуудалд хандж байгаа нь эерэг байх юм бол бид өөрсдөө соёлтой хүн болж байна гэж бодож болно. Тэгээд энэ хүү одоо соёлыг түгэй гэдэг арга хэмжээг зохион байгуулахад гүн туслалцаа үзүүлж бид бүхнийг урьж бас бүтэн сарынхаа арга хэмжээний нэг хэсэг болгож явж байгаа Орхон аймгийн засаг даргын тамгын газар, нийгмийн бодлогын хилтэс, мөн Орхон аймгийн удирдлагууд одоо тэгээд энийг сурвалжилж байгаа телевизийнхэн одоо хүүхдийн ордон, хүүхэд залуучуудын театр гэдээ маш олон байгууллагууд энэ ажилд хувь нэмрээ оруулж байгаа бүх хүмүүст ажлын өндөр амжилтыг хүсье өрөөё. Цаашдаа Эрдэнэт хотын удирдлагууд бол энэ асуудал дээр их ултай суурьтай ханддаг, маш бодлоготойгоор төлөвлөгөө шат дараалтайгаар асуудалд ханддаг гэж боддог. Тэгэхээр энэ асуудлыг зохион байгуулж байгаа бүх хүнд ажил нь үр дүнд хүрэх байхаа гэж итгэж найдаж байна. Өшөө зогсоохгүй улам цааш нь хөгжүүлээд, улам сайхан одоо хөгжүүлэлт хийгээд энэ соёлыг түгэж байгаа арга хэмжээндээ оролцоорой гэж би уриалмаар байна. Залуучуудыг бас үлгэр дуурайл зөв үзүүлдэг, зөв өнцгөөс асуудлыг хардаг настай хүмүүсээ залуучуудтай зөв үлгэр дуурайл үзүүлдэг байгаасай. За намайг ганц өхөн нам урдаг гэдэг 6-гийн ингээд сурдаг. Өнөөдөр энэ лекцэнд би ирэхийг үнэхээр их хүссэн. Надад бол амар гоё байсан. Тэгээд би өөр бичлэгийг хийж авсан. Өөртөө хэрэгтэй зураг байсан ч гэсэн бүгд нь устгасан. Тэгээд хүүхдүүд юу н ил задгаа их хог хайдаг. Хогийн савн таяхыг зөвлөж. За арих тамхинаас солиогоорой. Соёлтой хүн амьтантай мэдлэлтэй байгаарай. Хогоо заавал хогийн савнд игээд соёлтой байгаарай. Зохиолыг ингэж ухаж түүхэж биш зүгээр үгийг уншдаг байгааз. Трактор булчим халуун үүдтэнд тосгоны ойрцох жалгасан. Соёлыг түгээ сарын аяны хүрээнд аймгийн засаг даргын тамгын газрын нийгэм бодлогын хилцээс Орхон аймгийн хэмжээнд хүүхэд залуус болон гэр бүлүүд за мөн төрийн бус байгууллагуудын ажилтнуудыг хамруулан амьдралын үнцийг хүүхдийг эрг аргаар хүмүүжүүлэх сэдвт сурал лекцийг аймгийн хүүхэд залуучуудын театр болон хүүхдийн ордонд тус зохион байгуулсан юм а. Аяны хүрээнд Шаршуу төрийн бус байгууллагын багш сэтгэл зүйч Төмөр Заяа болон за Монголын үг урлаачдын нийгэмлэгийн лектор сэтгэл зүйч Банд Цэрнаар Орхон аймагт ажилласан юм а. Зүгээр л хаяа хоолны дараалга энэ төр болгож хэрэгэлдэг юм бол өөр хүн энэ аригчин биш.